сайн байна уу? Hi guys, хэлэн байна. Өнөөдөр миний хоёр дахь ажлыг та нарт танилцуулъя. Би бол модельаар ажилладаг гэдэг модельний зураг даралтай хийхдээ зөндөө видео дарсан л да. Тэр биш өөр хоёр дахь ажил юу гэдэг вэ? Та нарт өнөөдөр танилцуулъя гэж бодлоо. Ямар ажил гэвэл QX гэж мэдгүй guys. Миний тус сайн сонсож байгаа тий. Соулийн гол дүрмэнд QX гэж яддаг аахгүй юу? Чамшилийн Gangnam Style QX гэж яддаг. Тэр дотор амар зөндөө олон төрлийн үзэсгэлэн байдаг. Үзэсгэлэн гэж translate хийж байна л да. QX үзэсгэлэн гэдэг Соулийн QX төвд болдог төрөн бүрийн олон улсын үзэсгэлэн. Жишээ нь гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, төгтөлийн, хүнсний ингэж хамаагүй пангнами, солонгосоор пангнами гэдэг аахгүй юу? Тэгж хийдэг амар зөндөө байдаг. Тэгээ удаан хийгвэл 7 хоногоос 2-7 хоног хийн. Богино хийгвэл 3-4 хоног ч хийдэг үү яадаг. Тэгээ QX дотор амар том заал байдаг аахгүй юу? 4 заал байдаг. Томоор нэг ингэж хэлвэл A хууль, B хууль, C хууль, D хууль гэж яддаг. Тэгээ A хуульд нь эндээс 7 хоног хүртэл ийм юм болно. Ийм үзэсгэлэн болно гэд. Ийм амар зөндөө байдаг. Guys, ерөн тийм зөндөө хийдэг болоод би тийм газарт ажилладаг. Одоо яг одоохондоо хийж байгаа ажил бол энийг харуул Integrity гэдэг брэнд, солонгос брэндний газар Чонжажон нэг QX ахгүй юу? Электроник үзэсгэлэн. Захиалгын электроны талны брэнднүүдийн үзэсгэлэн байхгүй юу? Тэгээд шаварч хийж байгаа хүмүүс нь бол яг электроны компанид ажиллаж байгаа хүмүүс ч юм уу, эсвэл бизнес хийж байгаа, эсвэл тэрний талаар дээд сургууль сурж байгаа хүүхдүүд ийшээ хурж ирээд олон брэнд, олон компани, электроник компаниудыг ингэ сонирхож хараад сурдаг, эсвэл бол бизнес хийдэг. Тэгээд би тэр дотор юу хийдэг гэвэл information reception гэдэг ингэж хүмүүсэд тусалаад наашаа ингэж хүн юм асуувал гэж би сайн байна уу ингэж туслая гэсэн ийм ажиллаад. Тэгээ энэ над шиг ийм хийдэг ажлыг бол promoter гэдэг аахгүй юу. Тэгээ энд бол 4 хоног ажиллана. Integrity гэдэг солонгос компани дотор ажиллаж байгаа. Энэ компани бол ямар компани гэвэл electronic компани мөртлөө AI компани аахгүй юу. Роботсыг хийх юм уу гэрт ингэж AI ярьдаг шүү. Би ингээл AI-тай яриад манай гэрч бас байдаг л та. Хай чиний юм уу хай клоба юм уу ингээл дуудвал надтай ярилцаал юм хийж өгдөг робот байдаг шүү. Тэр роботны brain толгойг нь хийдэг компани ахгүй юу. Тим томоор нь хэлээд тим толгойн brain-ийг хийдэг компани. Тэгсэн мөртлөө хажуу талд нь бас product зөндөө байдаг. Гэртээ тавих ч юм уу те томоор нь ингэж бүр ингэ яваад байдаг. Гадаа ингэж бүр гадуур хүмүүс хүү ингэж суугаад ярихын өмнө тэр робот ингэж байдаг. Тим ингэж газар ахгүй юу. Тэр газар 4 хоног ажиллагаар болсон. Тийм ээ. Жохон байж байгаад одоо ажлын цагт бол та нарт харуулъя. Тэгээ энэ QX амар зөндөө олон төрлийн юм үзэсгэлэн гэдэг чинь амар сонирн үг байна. Тэгээ үзэсгэлэн биш ээ. Тэгээ юу юм бол guys олон төрлийн юм хийдэг аахгүй юу. Хоолны таарч яадаг baby pair гэд хүүхдийн pair гэд нэг амар том хоолд зөндөө бүүс байдаг. Тэр бүүс дотор тэр компаниуд ч өөрийнхөө ингэж өөрийгөө харуулж байгаа байхгүй юу. Манай компани юм зардыг шүү. Эндээс юм аваарай. Тэгэд яг тэр 7 хоногоос 10 хоног ингэж дотор бол хямдхан зардаг. Яад зүгээр л өөрийнхөө компаниудаа ингэж хүмүүст ч юм уу эсвэл бизнес өөр компанид ингэж өөрсдийнхөө компаниудаа ингэж харуулж байгаа болоод амар зөндөө ингэж сейл хийж өгдөг тийм байдаг аахгүй. Тэгээд би бол QX зөндөө ичсэн. Яад гэвэл энэ электроникч биш өмнө бол зөндөө ичсэн. Тийм. Тэрний өмнө design fair гэдэг living design fair гэдэг гэр дотор эсвэл ингэ компани дотор дизайн гэдэг шүү дээ тий. Дизайн хийх cotton эсвэл ингээл зүгээр гэрт дотор байх бүх олон төрлийн юмнууд гоё дизайнтай юмнуудыг бүх брэнднүүдээс ингэж танилцуулдаг. Тим үзэсгэлэнчсэн. Тэгээ яагаад ийм ажил ямар хүмүүс ийм над шиг хүнтэй ингэж ярилцдаг ажил хийдэг гэхээр модель юм уу жүжигчин ч юм уу те модельний жүжиг юм уу тийм ингэж ажил хийдэг хүмүүс чинь ингээд гинт скежюл амар амардаг скежюл зөндөө байдаг аахгүй юу. Амардаг үе зөндөө байдаг болохоор тэр үед ажил хийх. Тийм ажлын мөнгө нь бол
Зүгээр ингийн арбайтны хүмүүс бол дээр. Яг үл тиймд сайн ярих хэвээр. Тэг профиль миний зургийг хараад брендээс сонгодог болоод ер нь миний зураг сайн тавих хэвээр. Сайн ингэж инээх хэвээр. Би тэгс миний инстаграм дээр миний модель ажиллаж би ер нь инээж байгаа зураг яддаг шүү дээ. Тэгээд тэнд ажиллах, энд ажиллах амар миний стайл өөр болж байгаа байхгүй. Би тэгээд энэ моделаар ажиллаад одоо 3 жил болоод Интлийн ингээ промотор ажиллаад бол яг жил болж байгаа. Тэгсэн мөртлөө ингээд зөндөө бас ажилтгүй л дээ. Энэ ажлын бас боломж байж ажиллана шүү дээ. Намайг хайж биш ажилладаг болоод ингээл ерөө миний ажлууд бүгдээр ингээ жоохон хүлээдэг ажиллагаа байхгүй юу. Бүх юм хүлээгээл орж ирүүл хийгээл скол бол ингээл амраал тийм байдаг ажил. Тэнд ингээд ажиллавал бас амар гоё хөгжилтэй юм юу гэвэл манай энэ би одоо энэ дотор энэ компанич биш зөндөө компани дээ шүү дээ. Тийм болоод биш өөр зөндөө наад чи промото хийдэг хүмүүс зөндөө таньдаг хүмүүс мэддэг бол хардаг болчдөг. Наатай өмнө ажиллаж байсан ах ч юм уу, ажиллаж байсан их ч юм уу ингээд жоох мэддэг болсон. Тэгэл ийш ирсэн чи таньдаг нүрэнүү жоох харагдаад сайн уу. Сайн уу. Ээж мэнэл тэгдэг. Энэ өнөөдөр ч энэ коэкстэг анх өдөр ингээ орсон чи яг таньдаг ах хоорондоо ингээ амар холбоотой ярьдаг ах бас энэ ойрхон ажилладаг гэд. Өнөөдөр амарч ах цаг ингээд таарах юм бол уулзъя ярилцъя гэж тэгсэн. Дээрээс нь өөр эпизод энэ заяа. Энэ ажилч жоохон өөр хөрмөр үе зөндөө байдаг. Сонио зөндөө байдаг. Тэг хэцүү үеч амар зөндөө байдаг. Ажиллаж байхдаа. Одоо ажиллаж байгаа бол 10-аас 15 хүртэл шүү дээ. 2 цаг 4 надтай нэлээ 4 охин заяа ажиллана. Тэгээ 2-2-ороо зогсно. Тийм ч хоорондоо яг солиол амарч байгаа байхгүй юу. Тэгээ цаг нь бол хамаагүй өөрсдөө мэдгэнэ. Тэгээ чадвал удаан амруулалт бүр гоё шүү дээ. Тэгээд бид хоорондоо хэлж байгаа 2 цаг хийчихгээд 2 цаг амраад 2 цаг ажиллаад 2 цаг амраад. Тэгвэл ерөн тэгэл 4 цаг 3 цаг 30 минут ажиллаж байгаа байхгүй өдөрт. Энэ газар бол жоохон гоё яасан тэр нь хамаагүй ингэж цагаа өөрсдөө мэдгээд тэр нь тим бишээс тэр газар зөндөө байдаг аахгүй юу. Цаг заавал ингэ гэхстэй заавал цагаар нь ингэж амрах хэрэгтэй ч юм уу те. Зарим газар нь 40 минут ажиллаад 20 минут амрах хэрэгтэй гэсэн үеч амар зөндөө байдаг. Энэ бол хамаагүй гэхээр зүгээр окей гэдэгчдэг. Тэгээ анх нэгдүгээр өдөр нь бол энэ бол тэндээс өгсөн хувц аахгүй юу. Ийм юм те. Сайн байсгаа нөө ингээл ийм эмхтэй хүмүүс ажиллахад хар юу хүмүүстэй шүү дээ. Хар юу хүмүүсүүд хар ингэж пижак хүмүүстэй шүү дээ. Тэгээд тэрхүү хүмүүсүүд хар төөвөл хүмүүстэй. Анхны өдөр тэг гисэн. Тэгээд очисон чинь тэр компани дотор ажиллаж байгаа яг тэр компани хүн энэ AI electronic компани хүн чинь заавал ингэж юу хүмүүс хэрэггүй зүгээр чөлөөтэй гоё жэс өмс пүүз өмс хөл өвдөж байгаа юм шиг. Ямар гоё. Тэг өдөр болгон одоо 2 дахь өдөр ахгүй юу? Кофе авч юу? Амар гоё ахгүй. Тэгэхээр өнөөдөр бас гоё жэс өмсөд амархан ажиллаж байна. Хөл өвдөхгүй өчтөртөл амар хөл өвдөд таргалцсан юу фу надад таардгүй заяа. Тэгсэн амар тийм байсан л та. Энэ номын сан мэднэ нэстэй. Яг коэксийн байдаг номын сан баггүй юу? Ингээ хоол ой харах хувц авдаг газар зөндөө байдаг. Ингэж авдаг. Ингээд орвол амар том бүүстэй байдаг байхгүй юу? Зүгээр орж болохгүй заавал ингэж орох тикет тавих хэрэгтэй. LG Samsung ч байгаас. Амар том баастай. LG Таны ээжэл миний мэддэг ах ажиллажсэн байж хувцсан тийм болчихсон. Хай. Өнөөдөр коэкст ажилладаг 3 дахь өдөр. 10-аас 5 хүртэл ажилладаг шүү дээ. Тэгээ 2 багаар ингээд ирээд ингээд ажиллаад амраад тэгдэг байхгүй юу? Тэгээ өглөө 10-аас 11:30 хүртэл ажиллаад тэгээ 11:30-аас 1 хүртэл ажиллаад тэгээ 1-ээс 3 хүртэл 3-аас 5 хүртэл ингээ 2 тайм ажилладаг байхгүй. Тэг би 11:30-д
явдаг цаг болоод одоо 10 болж байна. Жохоо тийм бол гоё аахгүй бас. Амарж агаад өглөө ихт 10 хүртэл явахаар бол бас төгжирдэг аахгүй. Тэгээд ер нь ингээд 11:30 хүртэл болоод ингээд гоё цай явдлаа. Яа, амар хөрсөн заяа. Энэ эпизод байгаа заяа. Ни нүр амар фон на ч ном фоч. Coex дэрсэн чи. Coex-а танилцуулъя. Starfish. Ингээд байдаг ах юм том. Номын санчаадаг, кино үздэг газар, бүх хувцс, зараа. Зөндөө би одоо энд байгаа. Өмнө бас Coex-тэй ажиллавал ингээд доошоо ирээд өдрийн хоолоо идэл. Тэгээд хийх юм байх бол эндээс ном уншаал. Шигтэн ресторан ороод скол хувцс харж мараад тийчээс ахтан. Ном уншдаг газар. Тараа. Орой гэрэл амир хөрх хасдаг. Тэг хүмүүс тий шатаас амир зөндөө зураг дардаг ингээд. Ингэж харагдах байна. Би юм хармаарс. Starbucks-аас кофе уучвал зүгээр. 8 seconds. Тэгээ бүр хуртаар хичээл хийдэг газар байдаг. Бүр ажиллаа байдаг. Тэг би өглөө 7-8 гэжинд ирэхэд бүр ингээд хүмүүс өглөөнөөс ирсэн байдаг. Амар биш ээ. Тэгээ суудлаа дүүр. Амар хэст. Starbucks-аас юм авах гэсэн. Цаараа захиалаас. So you got latte. I want latte. Latte and grande. Kenko. 우유. 우유. 저지방. Starbucks 카드대 다음에 내야지. 오케이, эндээс аваарай. Окей. Гэвэл ингэж гарч хүлээгээрэй гэх. Уцаар захиал бол гоё юм юу вэ гэвэл болчвол надаа энэ уцаар ирдэг байхгүй. Болчлоо гараад ирж. Заавал удлаас нь хүлээх хэрэггүй. Дом чамаа яа тэгвэл жоохон Японы сурмаар гинт амар. Японы номс харыг гэж байна. Энд чинь тэр хөөрхөн том номын сан баггүй юу? Тэг бүгдээр ингээд хувцсаар тэг газарнууд. Би одоо хаана? Би одоо энд. Ханы шиг цаст. Би одоо энд. Доош явал хоолны газар, энэ хоолны газар. 여기도 식당 가네. 이게 식당 인게 좀 배인데. 저 혼세다가 좀 식. 아무 통과지로서 저거 여와서 이게 맵 배드 같고요. 이 쇼핑에다 가서 좀 가서 클리 마켓 같고요. 아무 힘들어. 그런 스타일 무슨 데들. 의시 옆에 막 허스는 데들. 오케이. Янчсгой хөрхөр ботер гэдэг. Зүгээр юмнууд байдаг. Чипор. KFC. 햄버거 идэх бас амттай юм шиг. Вьетнам бүксүү. Би самстай. Нипунэко 진짜 самстай. Би анх энэ тестсэн. Анх 20 настай ба. ном авъя. Энэ чиглэлжрүүд байдаг газар ахгүй юу? Salon Korean Street Donor гэнэ. Донат. Энийг идэх үү?
зүгээр юм тий. Окей. Биш өмнө орж талах хэвчээсэн. Хари. Oh my god. 치아가 덥다. 아, 이거 손바. 소금빵 되게 좋아. 여기 좋아. 샌드위치 좋아. 이거 무슨 갖고 오는 게. 대 юм ит хамаагүй мэдвэр ламен идмэргүй. Мөзө гадаа бургер идмэргүй сайн. Тэгж сэндвич идэж одоод ах юм. Сэндвич. Хям тэм сэндвич идчихв. Одоо ямар гоё. Одоо сухаас. Oh. So good. Okay, 야외 샌드위치 먹방. Бүгд энэ цайм том болоо 2 давхар 3 дахар цэцгой суул байдаг. Зүгээр гадаа гоё яхаар. Чи камера тавих. Одоо би муухай харагдвал яана. Зүгээр нөө. Миний дуу сонсож байгаас тий. Миний дуу сонсдгүй байна уу? Энд жоо хүмүүсэнд алхдаг заа. Замаа шилээ. Одоо 5 цаг болж ирлууга хайрлаа. Одоо гоё сэрүүхэн байна. Гоёс ажиллаж байгаа сүүлийн өдөр. 디바이스 AI 플랫폼 전문 기업 인티그리티를 소개합니다. 인티그리티는 스스로 생각하고 판단하는 로봇의 두뇌, 바로 차세대 AI 로보틱스를 위한 코어 브레인을 개발하는 AI 플랫폼 전문 기업입니다. 인티그리티는 단순한 로봇의 작동을 넘어서 비전과 언어, 행동 모델을 통합한 온 디바이스 AI 기술을 통해 로봇이 환경을 인지하고 대화하며 움직이도록 만듭니다. 감사합니다. 국내 어떤 기업으로 하일리초. цүнх авчихлаа. ээлжигийн дотор ийм цүнх өгдөг байхгүй. Уг нь бол ийм панам байдаг шүү дээ, тийм үзэсгэлэнт хийвэл уг нь бол ийм цүнх өгдөг ч юм уу, ингээд брошюр ингээд цаас өгдөг ч юм уу. Ер нь цүнх хэмжээнд өгдөг байхгүй. Тэгээ одоо тренд нь ийм цүнх өгдөг болсон трендтэй болсон. Тэгээ манай хийж байгаа энэ компани бол тийм өгдөг. Одоо өнөөдөр хамгийн сүүлийн өдөр заяа би амар жоохон хэцүү стресстэй юм заяа. Чичааруу. Жоо ингэж холбож өгдөг ажилчныг солонгосоор шилж байгаа юм гэдэг аахгүй юу? Менежер гэж заяа. Тэг холбож өгдөг тэр компанитай. Тэг энэ удаа хийсэн тэр менежер бол анх удаа хийж байгаа менежер хоёр эрэгтэй хүн байсан. Амар ажиллаа хийж чадахгүй байна. Амар ингэ ядахта менежер юм бол ер нь бол ингэж ажиллаж байгаа дөрөв ингээд хүмүүсийг аян цагт ингэх хэвээр тэгэх хэвээр ингэж хийх хэвээр мэг өөрсдөө мэдээд хийч гэ тэгвэл бүгдээрээ ингээд бүгдээрээ би ингээд дөрөв эмэгтэйгаас надтай хамцаг дөрөв эмэгтэй хоорондоо жоохон ингээд амрах гад үсгээд ингээд хоорондоо цагаа ингээд хийж байгаа штэ тэгсэн мэтлээ өөрсдөө бүр ингээд гоё тийм цагийн долоход ингээд тавиад байгаа байхгүй юу A B гэж байгаа 2-2-ороо заяа guys. Энэ амар хэлүүл амар удаан. Жир амар стресс байна заяа.
Миний копи гарч байна уу? Одоо ч лолог байх юм. Энэ шинжэн амттай байдаг аахгүй Имарт нуу брендтэй байдаг. Энэ тохиос доторынхаа бас авцсан. Дахиад энэ компани энэ менежертэй ажиллахгүй гэж бодоод үүний компани брендний компанийн хүмүүс амар сайн байгаа. Копига жоохон унаа. Тэгээд бүгдээрээ тэр AI роботны талын ажил хийдэг хүмүүс болоод тийм болоо бүгдээрээ жоохон эрэхтэй ингээд яг төмс. Би юм асууж штэ. Би бол ингээд мэдгүй юм байгаа штэ. Би ажиллаж байгаа хүн биш зүгээр ингээд тусаж байгаа хүн болоод хүмүүс ингэж надад юм асуувал би тэрийг ингэж гой сайн ярих хэрэгтэй байхгүй юу? Би мэдгүй гэж хийж болохгүй. Ойлгож штэ. Өөрөө тэгээд хамаагүй хичээл хийх хэрэгтэй байхгүй тэр өгсөн конкартын хичээл хийгээд энэ бол ийм манай бол ийм компани солонгос компани хэдэн жил болсон бас ингэж юм асууж штэ. Тэг би мэдгүй юм гэж хүмүүс асуувал хажуу талд ажиллаж байдаг байхгүй юу? Тэр ажилчид ингэж холбож үг яа гэж тэгдэг ч юм уу те. Тэгсэн чи би мэдгүй юм ингээд хажуу талд нэг хүн асуувал тэр ажилчин хүн чинь ингээд намайг харж чадахгүй ингээд өөр тийш хараа. Гэлээсээ яах гэдэг юм мэддэггүй. Та энэ юу вэ? Энэ яах юм бол гэсэн. Би мэдхгүй. Мэдхгүй гинэ. Мэдхгүй бол яах юм? Минуттай байсан. Ингээ ичээд байгаа ч юм шиг. Тэгээ энэ ажиллаж яг би одоо модельны ажил хийж байгаа ш тэр ажилд ажиллана. Яг адилхан заяа. Ийм юм хүн хайж юм гэж дундаас менежер нь тийм ингэж ийм даачиг ажилладаг промотер гэдэг ажилладаг хүмүүсийн ингэж групп байдаг. Тэр групп дотор ингэж зөндөө тийм менежернүүд зөндөө орцоо байдаг. Тэр менежер нь тавьдаг байхгүй. Хэдээс хэдийн үед хэдэн цагт өдрийн хэд ийм ажил хийж чадахгүй байгуул ингэж имэйл явуулаарай. Профил явуулаарай. Гэвэл би яг тэр энэ промотерийн ажлын тухайн профилийг миний зургнуудаа ингэж нийлүүлээд тэгээ би өөрөө энэ ажил ямар туу юу хийсэн бэ? Юу хийж үзсэн бэ? Тэрийг бичээд ингээд явуулчихдаг ахгүй имэйлээр. Модельний ажил ч тийм шүү дээ. Манай компани дарга одоо яг менежер шиг л байгаа ахгүй. Ийм ажил хийж чадахгүй надаа ингээд байж өрөл би болно болохгүй гэж хэлээл тэ. Скежюлээ хараад тэгдэ миний промотерийн картыг танд харуулъя. Ямар яаж имэйлийг яаж явуулдیں۔ Энэ бол яг ингэхстэй тексттэй гэдэг арга найдгүй. Тэг би ингээ гоё хөөр промотерийн ажил бол ер нь бол амар гоё ингээд инээмлэх сайн нэгэд аняшмника гэл тэ тийм ажил ахгүй юу. Би энэ модельний ажил чинь нэг шинэдгүй шүү дээ. Ингэтий. Биний зургнуудтай дуудалтанд хизээ ийм юм ингэж хийжсэн гэж. Яг энэ модельний ажил биш яг промотерийн ажлуудыг ийм хийжсэн гэдэг. Тэгээ надад бол ийм ажил гоё байгаа хгүй юу. Тэгээ наа чи модель ажил хийж байгаа хүмүүс бас ингэж над шиг хийж байгаа хүмүүс зөндөө байдаг. Ойлгосоос. Тэгээд энэ ажлыг групп дотор ингэ тавьжтай. Ийм ажил промотерийн дотор ч бас олон төрлийн ажиллаад байхгүй. Хүнтэй ингэж яригдаг ажил, скол бол тусанд гээд бүх хүмүүсийн уртад ингэж майк бариад ярьдаг хүн ч гэсэн мен ту мен хүнтэй ингэж ярьдаг. Reception information дээр ингэж байх хүн хэрэгтэй. Юу тэнд ингэж мэдлэг тийм гэж зөндөө ерөө олон төрлийн хайдаг. Ижон гэж бас байдаг заяа. Амар олон төрлийн. Яг ажил хийх хүмүүсээ нийлүүлээд бас ингэж групп нээждэг аахгүй юу? Тэг групп нэгээд ийм юм хийшүү. Хэдэн цаг хүртэл ирээрээ ч юм уу те. Цагийн скежюл ингэж ярьдаг тийм групп нэгээд тэгээд энэ компани талаар ингэж ном шиг юм явуулдیں۔ Зөв энийг хараарай. Гэсэн чи дуусант гэж бичсэн тий. Тэгэхээр би бас өөр ярьдаг дуусант гэдэг ярьдаг хүн бас нэмээд авах байгаа. Нэмээд өөр бас байгаа юм байна. Тэгвэл би энэ групп дотор орж байгаа эмэгтэй дөрөв эмэгтэй болол зүгээр л ингээл тий. Хүнтэй ингэж ярьдаг. Men to men гэж анхнаас тавьчихсан байхгүй юу? Анхнаас men to men, анхнаас reception гэж тавьчихсан. Тэгээ англи хэлдээ хоёр хүн зүгээр л солонгос хэлээр ярьж чадах хоёр хүн гэж тавьчихсан. Тэг би зүгээр л яасан. Тэгвэл бас айгаад. Тэсгээр тавиад болцоогаа штэ. Тэгсэн чинь анх өдөр очсон. Би бол биш юм чи тэгэл. За чэжлээшгүй зүгээр. Уншаал ийм дүү юм байна. Тэр менежер чаас гэсэн энэ чэжлэх хэрэггүй зүгээр уншаад үзээ ийм юм шүү гэдгийгсэн. Нэг өдөр очсон чинь
тэр дөрүүлэнгийн нэг хийгч. Бас тэрний их чинь өмнө надад хамт ажиллаж байсан юм байлээ. Тотноо сайн биш л дээ. Зүгээр л нэг удаа ажиллаж байсан хичээлээ. Тэр их чи англи хэлтэй хийжсэн. Тэр их чиг ингэж яриад үг гэдэг чи гуйсан гинэ. Тэр их чинь ярина гэхэд би бол зүгээр л энэ ихтэй өөр нэг охин дөрүүлэгээс 2 хүнээ ингэж дуусанд ярьдаг хүн юм байна. Би буруу ойлгосон байг л зүгээр ганцаараа ингэж зүгээр л юу ч бодох байгаа ш. 3 тэр их чи ярахаар бас 3 хүнээс ингээд уртлаас нь шууд ярдیں۔ Ингэж ярьж үзчихсэн хүн байна уу? Гинт ярьж үзчихсэн ингэж майк бариад ярьж үзсэн хүн байна уу? Энэ хэцүү биш ээ. Тэр гурлаа бүгдээрээ би хэлж чадна гэсэн байхгүй бүгдээр ингээ хооронд хараад авах. Яг бол бүгдээрээ зүгээр л хүнтэй ингэж мен ту мен ярилцаа туслана гэж орж ирсэн бол бас дуусны ажил хийн гэж орж ирээгүй байхгүй юу? Тэг бүгдээр юу вэ? Тэг бүгдээр гараа өргөдөө. Тэгэхээр би зүгээр тэгсэн. Би нэг удаа л хийжсэн. Би сайн чадахгүй. Нэг удаа зүгээр л өмнө тэгж хийжсэн. За тэгвэл зүгээр нэг удаа л уншаад болоо. 2 таймаар ингэж ажиллаж байгаа ш. Дундаа намраад зүгээр нэг уншаад болоо. Юу нэгч бэлдээгүй юм. Нэгч бэлдээгүй байхгүй юу? Үгүй уншиж байгаа энийг ер нь чэйжлээ та жоохон. Тэгсэн чинь ингэж яраагаараа бэлдээгүй шүү дээ. Ядтаа өмнө хэлээ те энэ ажилдаа орохын өмнө надаа ингэж гуйгаа. За мөнгөний жоохон нэмж өгье ингэ тэгээд өгөөж болохгүй мó ингэ гуйвал би тэгэл бэлдээ тийм шүү дээ. Тэгэхгүй зүгээр гинт зүгээрээ уншаад болоо. Амархан өөрөөсөө их байж ш. Зүгээр энийг харж уншвал заавал чэйжтэй хэрэг хүмэргүй гэж амархан юм шиг ярьж байгаа. Тэг хийхээр болсон. Амар хийхийн тулд би ингээл айж байгаа байхгүй. Яг тэгвэл би хүмүүсийн уртал майк бариад ингэж байгаа. Удаан тэгэж хийж байгаагүй. Тэг би амар анаунсер шиг сайн ярьдагч биш гэж боддог. Болоо би мэрэг өөр 2 хүнд бас асуусан. Та хоёр ингэж хийх юм уу? 20,000 воныг нэмж өгнө гинэ. Уг нь бол 20,000 воноор нэмж өгөх ажил биш аахгүй. Ингэж ярьдаг ажил бол 20,000 воноор зөв нэмэх ажил биш аахгүй guys. Надад ажиллаж хамт ажиллаж их шээ тэ. Тэр их чинь бол бүр өөрсөн. Яг тэр их чинь бол анаунсер ажиллаж их болоод бүр ингэ ийм мөнгөөр намайг ингэж ярьж байгаа ажил хийлгэж ингэж уур хүрээд байгаа аахгүй. Би бол угаас юм сайн ярих сайн биш. Би ингээд биний уур хүрж байгаа юу гэвэл сайн ярьж чадахгүй бол зүгээр хийхгүй байсан дээр гэж бодож байгаа байхгүй юу. Тэ ингээд сонио ярьснаас зүгээр хийхгүй байсан дээр гэж боддог. За тэгээд нэг өдөр би хийгэр болсон. Тэр ихтэй хоорондоо. Тэгээд тэр ихтэй бид хоёр хамт цуг цаг биш. Тэр их чи нэг дэх цагт нэг би хоёр дахь цагт нь орж байгаа байхгүй. Хоёр дахь цаг хүртэл зүгээр бэлдээд харж байгаа уншиж байгаа. Тэгсэн чи өөртөө ойлгож байгаа сте. Ингээд би хүмүүстэй ингэж одоо ингээд YouTube дээр хараад ингэж ярьсантай майк бариад яасаа би тэр цаасыг харуул. Цаас нь авчраагүй заяа. Цаас бас амар урт. Guys, юу 12-ын цаас. Энийг уншин гэдэг чи ойлгохгүй байхгүй юу? Тэгвэл анхаас дуусант гэдэг ажилчныг бүр гуйх хэрэгтэй байсан байхгүй. Яагаад наа чи хүнийг ингээд дуучаад зүгээр. За тэгээд ер нь бэлдээд 1 цаг 30 минут л 1 цаг 45 минут л амарч байгаа. Тэр их чинь ингээд яг солигдоо би тэр их асуусан ямар байна зүгээр үү ямар гэсэн чи бас тэр компани бүр дарах шиг хүн заяа. Дарах шиг том хүн нь тэрний уралд амар зөндөө бүгдээр хамж гэдэг. Амар настай нэг аавын насын ингээд хүн байдаг. Энэ хүн чи шууд оноо хөшт юм байлаа гэл тэгдээ. Тэр их чигээ солонгосоор яриад англиар ярьдаг байхгүй. Англид ингэ сууж байгаа. За 80 оноо үгүй гэж тоглосон гинэ. Би бүр ингэ яагаад байхгүй юу? Би солонгос хэл. Энэ одоо тэр энд ажиллаж байгаа хүмүүс чинь намайг гадаад хүн гэж бодохгүй байгаа. Би зөв анхнаас хан сүүжи солонгос нэрээр оролцоо болоод би яагаад намайг оноо үгүй яа миний оноо ёо чиптэл гэж тэгвэл яадаг гэж амар айгал. Тэгээд хийсэн чинь юу шараагүй надаа. Зүгээр л юу шараа. Зүгээр өөрөөсөө ингээл өөр хүмүүстэй харьцаал завгүй байсан. Би тэгээ хэдэн удаа хэлээд анх бол амар нэг жоохон долоос nervous байсан ингээд. Тэгээд байсан чи зүгээр л байсан. Тэгээ амар уур хөрмөр байгаас тий. Анхнаас тэгж хэлдэг ч юм эсвэл анхнаас тийм ярьж байгаа хүнийг авдаг ч юм уу те. Яагаад ингэж мэдхгүй ингэж намайг авчаад чи хийж чадана. Мөнгөс нэг тийм зөндөө дэмж өгч байгаа биш. Би бол ер нь бол за тэгээ уурлахгүй л байгаа байхгүй. Одоо энэ YouTube дээр ингээд уулж солонгосыг уулж. Тэгээд хүмүүстэй бол тийм ууралдгүй. За одоо яах вэ? 4 хоног ажиллахаар бас. Одоо хэлцэн. За одоо дууссан. За зүгээр л хий. Гэл хийж байгаа. Хийгээ өгөн амардаг цаг байг нь амар гоё урт. 2 цагаар амраал, 1 цаг 30-аар амраал. Тэгвэл яг 2 удаа л ажиллаж байгаа болоод өгөө нь бол амар надад гоё байгаа байхгүй юу?
гоё амардаг цагтаа өөрөө хийх юм аа гэж ингэж YouTube дараал тий. Уг нь гоё юм болоо амар тийм менежер нь юу хийхгүй. Өөрснөө мэдээ тий. Өөрснөө мэдээ цагаа гараа. Өөрснөө мэдээ тий. Тэгж 3 дахь өдөр гинт тэр натаа ингэж ярьдаг ихч. Би ярьдаг тэр англиар бас ярьдаг ихч хоорондоо хамт байж болохгүй. Хоорондоо өөр багаар байх хэвээр. Тэг ингэ нэг багтай штэ. Тэгсэн чинь бид хоёр ингэж яриа би ингээ 2 дахь хоног хүртэл ингээ ярьцсан. Одоо жоо ингээ сурж байгаа ахгүй юу? Бүр сураал байгаа штэ. Тэр дарга компани дараагчсан. Чи одоо ингээ бүр ингээ сайн ингээ тэгээд бол бүр сайн болох юм шиг байна гэл амар гоё надад гоё хэлж байгаа бас. Тоглоод байгаа надад амар. Чи мөнгөтэй үнтэй суухстай. Тэгээ хаг тийм үү? Ясуу хэ. Тоглолт гэж тоглож ирсэн чи. 3 дахь өдөр гинт тэр өөр англиар ярьдаг. Миний өөр цагийг хичээн 3 дахь өдөр л гарч ирч чадахгүй гин. 10 гэж эхлэхэд 11 12 гээд компанид очиод ажиллаад орой 5 гэж тарахын уг нь цагт байх хэрэгтэй юм. Гинт менежер чи өглөө 9 10 гэж ирж чадах уу? Эсвэл ягаад гэвэл өөр хүн орж ирж байгаа болоод би ингэж эхлэж хийхгүй болвол тэр хүн юуш битгүй штэ. Чи ингэж хийгвэл тэр хүнтэй хамт зүг ингэ байгаа тэр хүн жоохон зайгаад 2 хоног хийсэн юм шиг. Яаж үгүй гэхүү? Тэгээ уур хурж байгаа шимэртлөө. Зас тэгээ яах вэ тэгээ тий? За тэгээ өглөө эрт очихор болсон. Тэгсэн чинь зүгээр харж байгаа нэг чи ярьж үзээгүй өөр тэр нэг багийн өөр их чинь би ярьчи зүгээр үү гэж надад асуудیں۔ Амар сонио болж байгаа байхгүй тэр их чинь би гэртээ эртээ ингэж тарах хэвээр. Тэгээ би санаа ингэж муухай өөрөө гэж бодвол үгүй би тэгмээрээ гэж тэгж бас тим зан гарч чадахгүй. Тэгээ зүгээр азаас та тэгээд скежюлтэй бол одоо яах вэ? Та тэр менежерт хэлчихээ. Менежер чинь за тгий. Юу би өгн бол мами амдруу. Яг л би одоо 2 хоногт ингэж яаж байгаад одоо эндээ жоох ингэж сураад явж байгаа чинь гинт намайг өөр ингэж роботыг танилцуулаад юм хийгээд дахиад юм сурах хэрэгтэй болж байгаа. Тэгээ одоо яах вэ? Гэл дахиад стресс аваад тэрэж тэгэхээр бас менежер чинь 5 гэж тарахгүй 4 гэж тарнаа. Тим болохоор бүгдээрээ хамт цуг тарах хэрэгтэй. Тим ч одоо эртхэн 3 гэж эртхэн тарсан бол хүлээх хэрэгтэй байхгүй юу? Зүгээр цаг хүлээгээд мэдлэл явж байгаа байхгүй юу? Уг нь тийх дурггүй штэ хүмүүс бүгдээрээ тий. Бас 4 дэх өдөр бүгдээрээ хамт цуг тарах хэрэгтэй гэсэн чинь нэг охин нь би юу эрт таран гэж одоо өглөө эрт ирэхээр болсон чинь тэгвэл би арай 2 дахь багаар нь арай ингэж компани 12-т явдгаар нь явъя гэж өөрөө хамаагүй тгийж солиод тэгэхээр би зүгээр тавьсан. Би тэгмээр штэ. Би өглөөрт ирээд ингээд те 3 гош эртийн тарцсан мөртлөө ингээд ширэггүй гадаа ингээд шүлээмээргүй штэ. Би өг нь өөрийгөө бодмоор байгаа мөртлөө за би өглөө гэвэл миний нөгөө багийн ихч бас хэцүү болох юм бах гэж одоод тэгээ зүгээр энэ охин сольсон чи өөр хүүхдүүчс юу шараагүй. Тэгэхээр зааж гээд тэгсэн. Тэг би зүгээр 9 гэж ирүүл тэгээл те. Би яриад уртл тэгж шийдэг хүн байгаа гэж утсан чи өнөөдөр өглөө ирсэн чи ярьдаг хүн хоёулаа 9 цагт ирсэн чи амар тэнэг биш нүгай. Тэг өөрийгөө л бодоод тэгээ тэрүүнгээр ингээд хичээгээд байгаа байхгүй. Тэг би зүгээр л зааж дахиад энэ менежертэй ажиллахгүй. Дахиад энэ менежертэй ажиллах байгаа л болов гэж одоо л зүгээр стрессээ байхгүй болоо. Тэгсэн мэт амар стресс юм шиг харагч тий. Хажи маань одоо хээч. Нэт. Хөөрсөн чи яах вэ? Тэгээ сая энэ LG-гаас би цүнх хамаар агаад яг тэр LG-д хамт цуг хүчээр ажилладаг ахтай уулзаад юм ярьчихсан аахгүй. Тийм болоод би аав гэл сая тэгээд очоод тэр ах ярьж байгаа ингээд харж бараад хоорондоо жоох ярьсан. Тэгээ би хэлсэн тэр ахт бол энэ хүмүүс бүгдээрээ өөрийгөө амар бодож байна. Тэг нэг нь эрт гарах юм бол нэг нь орой гардаг мэдж байгаа мөртлөө би ингэж эрт гармаар байна. Би орой гармаар байна гэж санаад тийштэй би тэгэл өнөөдөр ч зүг нь би өнөөдөр анх удаа ингэж эрт гарч байгаа бол өнөө эрт тарах хэрэгтэй байдаг гэсэн. Тэгсэн чи бас энэ менежер чинь тэгэж болохгүй 4 хүртэл хүлээмүүлээ гэ. Йоо аим стресс гэл тэгсэн чи энэ ах чинь чи зүгээр эртэн тарсан бол эртээ яваа. Хамаагүй ч нэ наад чинь зүгээр л мэдлэл болоо байхгүй. Мэдлэл юуш биш ш мэдлэл болоо ш. Яг юм хийдэг юм биш аахгүй. Зөв хоорондоо мэдлэл таардаг юм чи юунд төлөөдөө. Наад менежер чинь гинт ингэж эртээ явж болохгүй гэж хэлсэн менежерийг буруу. Ахнаас үг нь хэлэх хэрэгтэй байхгүй юу гэж амир тэгдیں۔ Хамцаг ажилладаг LG тэр ах чинь. Тим чи менежертэй та ахнаас хэлээгүй сте би өөр скежюлтэй болсон штэ. Гэт яваад болоо. Тэгэхээр тийм ээ та ухаантай
오빠 진짜 똑똑하네. гэж бодож байгаа мөртлөө сая ирж байхдаа за зүгээр дөрөв гэж мэдлээд байна. Скежүүлгүй юм чи. Яг би өөрөө өөр жинхэнэ скежүүлтэй болоод хэлсэн л дээ. Скежүүлгүй юм зүгээр сайн чуке хажаа. Юунд хоорондоо ингэж муу имиж өгөөд таарах хэрэггүй шүү дээ. Тийм байна. Жохон ууртай. Дараа 7 оны коекс ажилд бол уг нь зүгээр ах хэвээр байх тий. Зүгээр байгуул гэж зүгээр байгаасаа гэж бодож байна. Таны түүхсээ. Гэрлээ явж байна. Одоо 4 хүртэл цаг 30 минут хүлээж агаад сүүлийн өдөр гээд бас тийм менежернүүд дарахтай бүгдээрээ ингэж дууссан юм чи мэдлээд явъя гээд угаасаа тийм үзэндөө байд. Тийм үзэндөө байсан ч дарга нь ингэж заавал мэдлэх хэрэггүй гэдэг үе аим үзэндөө байдаг аахгүй. Цаг 30 минут хүлээгээд дөрөвгээд очисон чи дарга нь аяхгүй өөр ажилчнууд ажил хийдэг хүмүүс бүгдээр ингэж хураагаад та нар явж болно. Баярлаа. 모두 고생하셨습니다. баяртай. Гэт тэгээд байдаг. Тэг менежерт би ирсэн бүгдээр ирсэн байна. Дөрүлээ ингэж нэмэгтэй дөрүлээ ирсэн байна. Гэсэн чи сая залгасан ч зүгээр явж олно гинэ. Яваарай. Тэрнээс жоохон ямар стресс. Яг дөрөв гэж тавсан ч гэсэн эртний тавж байгаа шүү дээ. Тийм гэж байна. Яг үгүй. Ажил бол тийм хэцүү бишээс. Бас Монгол хүнчээс манай компани гэж харахаар ирсэн. Би монголоор ярих уу, яах уу гэж бодож байгаад яриаггүй. Миний хоёр дахь ажил ямар байсан бэ? Guys. Дараа нь 3 дахь ажлаар ирээ. Thank you. Чамд би ямар харагдчих байна? 단의 자라이, 미래 도블로스, 소널러지 마감의 타락까지 봐요. 자나 타이완, 오르토 이끌 때 우울 암시갈타 마가 염식 산안나온다.